Сайн мэцгаано. Өнөөдрийн бичлэгээр Justin Bieber-ийн Yummy гэх дууныхын талаар ярилцах болно. Хүмүүс энэ дууг харагдаж байгаа шиг зүгээр нэг хайрын дуу биш ээ. Сайн ажиллах юм бол хар бараан талтай, дал дутхтай дуу гэж яригддаг. Justin өөрөө хэлэхдээ энэ дуу бол их нэртэй зориулсан зүгээр нэг хайрын дуу шүү дээ гэдэг. Зүгээр нэг хайрын дуу гэдэгт нь итгэе гэхээр хүмүүсийг эргэлзүүлээд байдаг хамгийн том 3 жишээг нь тайлбарлая. Yummy гэх дуу нь 2020 оны 1 сарын 5-ны өдөр анх YouTube дээр цацагдсан. Харин маргааш нь буюу 1 сарын 6-ны өдөр Justin өөрийнхөө Instagram хуудсанда 12 ширхэг бага насны хүүхдүүдийн зургийг нийтэлсэн. Зургнуудын тайлбар дээр Yummy гэсэн хаштаг бичээстэй. Бага насны хүүхдүүдийн зураг дээр ийм үг ашиглахаар ч хүмүүс гайхна үстэй. Тэгвэл энэ бүхэн эхлэхээс 3 хоногийн өмнөх Instagram-ийн пост нь бүр хачин. Yummy гэсэн бичиг нь пиццаны дүрстэй байгааз тэгвэл хүмүүсийн сэтгэлдлийг харцгаая. Pizzagate гэдэг нь юу вэ гэхээр нэгэн төрлийн хувилдааны онол. Харин хувилдааны онол гэдэг нь юу вэ гэхээр баримт нотлогоо байхгүйгээр түүндээ итгэх батлагдаагүй таамгийг хэлдэг. Pizzagate гэдэг онол нь 2016 онд Америкийн нэгдсэн улсын улс төрч нөлөө бүхий хүмүүс пиццаны газрыг халахвч болгоод насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль бус сүлжээ ажилуулдаг гэсэн таамаг байгаа. Энэ таамаглал нь яаж анх үүссэн бэ гэхээр 2016 оны сонгуулийн үеэр хакертуулсан имэйлүүд интернет орчинд тархсан. Имэйл дотор нь пицца, чиз, хот дог гэх мэт үгнүүд их байсныг зарим хүмүүс эдгээр нь бага насны хүүхдүүдийг кодлж бичсэн үг байна гэж тайлбарладаг. Жишээ нь педофил хүмүүсийн ашигладаг код үгнүүд гэсэн чинь hot dog гэвэл эрэгтэй хүүхдийг, pizza гэвэл эмэгтэй хүүхдийг илэрхийлдэг юм байна. Эдгээр бүх зүйлсийг сонсогчид мэддэг болохоор Justin-ийн энэ постыг хүмүүс шууд Pizzagate-тэй холбож ойлгож байгаа. Энээс гадна учир битүүлэг санагдуулж байгаа өөр нэг зүйл нь Yummy клипний төгсгөлийн сцен. Клипний туршид ахимаг насны элит баячууд ерөөсөө амттай биш харагдах хачин өнгө үзэмжтэй хоолыг амтрахын идэх нь эвгүйцмээр. Тэгэж байтал клипний төгсгөлд ширээн дээр зүсэн билүү харагдахч удалгүй зүсэн билууны оронд Justin-ийн бага насныхан зураг гарч ирснээр клип дууслаа. Их нэртэй зориулсан зүгээр нэг хайрын дуун дээр яагаад өөрийнхөө бага насны зургийг харуулах гэж ингээл дахиад сонсогчдын тархин гацчихж байгаа. Instagram хаяг дээрээ random хүүхдүүдийн зургийг Yummy гэсэн бичгтээ нийтэлж байсан бол клипэн дээрээ өөрийнхөө бага насны зургийг Yummy гэсэн бичгтээ мөн адил цацсан байдаг. За 3 дахь удаадаа хүмүүсийн сэтгэлийг нь өвтгсөн зүйл гэвэл Justin энэхүү дууныхаа клипний зураг авалтын үеэр сэтгэл зүйн үнэхээр хүнд байгаа нь олон хүнийг гайхшруулдаг. Их нэртэй зориулсан ийм сайхан гэгээлэг хайрын дууны зураг авалт байхад чинь яагаад ийм хэцүү байдалтай байгаа юм бэ гэд. За тэгвэл одоо клипний эхлэлээс дуусах хүртэл олон түмний таамаглалуудаас та нартай хүргэе. Юуны төрөнд дууныхаа нэрнээс эхлэе. Хүмүүс Yummy гэх үгийг энэ үгтэй дуудлагаараа ижилхэн сонсогддог болохоор төгсгөлийн сцен дээрх бага насны үеийнхэн зурагтай нь холбогдоод залуу байх үеийн би гэсэн дал тутгийг агуулж байна гэж ярьдаг. Justin тухайн газрынхаа үүдээр нь биш гал тогооны хэсгээр нэвтрэн дамжин орж байгаа нь энэ газрыг олны нүднээс нууцлагдмал энгийн нэгэн газар бишээ гэдгийг нь харуулдаг. Хүмүүсийн өөр нэг таамаглал нь гал тогооноос зөвхөн хоолол гардаг. Тэгэхээр Justin анхнаасаа гал тогооноос орж ирдэг нь баячуудын хувьд зүгээр л нэг зугаацуулагч зүсэн билүү байсан. Клипний уур амьсгалыг бүхэлдэн ажиглах юм бол ахмаг насны баян чинэлэг харагдах хөгшин хүмүүс нь зугаацсан цэнгэж харин залуу хүмүүс залуучууд нь тэднийг зугаацуулж цэнгүүлж байгаа харагдана. Нэг залуу бүр энд байгаадаа дурамчхан царайтай харагдана. Яг л хүсээгүй газраа байгаа юм шиг. Гэхдээ ууж мансуурсны дараа хөгжилдөж эхэлнэ. Дараагийн нэг сонин зүйл нь клипэн дээр гардаг хоолнууд нь дууныхаа нэртэй зохицолгүй, огт амтгүй нэг л гаж харагдана. Бидний нүдээр энэ хоолнуудыг харах юм бол идэх хүсэл төрөхгүй. Энгийн хүмүүсийн таашаахгүй зүйлийг таашааж байна гэхээр эдгээр хүмүүс нь жаахан гаж сонирхолтой хүмүүсээ гэдгийг нь илэрхийлж байгаа юм шүү дээ гэж ярьдаг. За Justin-ийн хувьд хоолунд нэлээд их эзсний дараа 2 минут 19 секунд дээр хөмсөг болон нүд нь томорч харагдана. Дараа нь 2 минут 21 секунд дээр эрүүн урт болно. 2 минут 35 секунд дээр дахиад л нүд нь томорч үзэгддэг. Энэ бүхэн нь орон зайн баримжаагаа алдаж мансуурлын түвшинд хүрснийг нь харуулж байна гэж яригддаг. За хүн бүр ууж идэж мансуурлынхаа дээд хэмжээнд очих үед гэрэл унтарч эхэллээ. Justin цамцаа тайлснаар гинж зүүсэн байгаа нь харагдана. Гэтэл клипний эхэнд судан цагаан зүйлттэй байсан байхгүй юу? Гинжээр солигдсон нь Justin Didi-гийн дүрд өөрөө орж байна. Харин гэрэл унтарсны дараа бүжиглэж байгаа залуус бүгд цагаан хувцастай мэд Didi-гийн Freak of Party буюу ихэвчлэн цагаан өнгийн хувцас өмсдөг White Party-г нь санагдуулж байна гэж ярьдаг. За тэгтэл хамгийн амар нь бүх зүйл дууссаны дараа хөгшин залуу хоёр хоёулахнаа л үлдсэн байдаг. Хөгшин эрэгтэй ширээн дээр зүсэн билүү идэж байгаа нь харагдлаа. Харин үүний яг дараагийн сцен нь энэ хэсэг шүү дээ.
Ингээд бичлэг маань энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баяртай.